Чи яагаад байгаа юм бэ? Одоо ингээд харин тэгээ ингээ ирсэн чинь нэг юм хамгаалагчтай болцсон. Тэгээ одоо энэ нь ингээд юм хэлүүлэхгүй янз. Удвал цэцэг захиралтай аяллаа U-Travel компани олон аялагч иргэдийг хохироож хэдэн зуун сая төгрөгийн хохиролд оруулсан байна. Энэ оны 1-р сард U-Travel компани нэгдээр нэмэх нэг хөтөлбөр зарлаж, хэдэн зуун иргэдээс аялалд явуулна хэмээн төлбөрийг нь 100% авсан. Иргэд доод тал нь 9 сая, зарим иргэд 40-50 сая төгрөг өгөөд өнөөдрийн хүртэл аялалдаа явж чадаагүй. Удвал цэцэг U-Travel компани хаалгыг сахиж сууна. Энэ U-Travel гэдэг компани одоо нэг сард одоо телевиз радиогоор нэлээд хэд одоо ер нь өдөр шөнөгүй гэхэд болно турк явуулна гэд эрт бүртгүүлэх тусмаа хямдралтай одоо эрт бид нар турк руугаа захиалах хийнэ. Нэг сарын 31-ний дотор бүртгүүлвэл одоо хямдралтай. Гэхдээ явуулах нь бол 8 сарын 1-ээс. Тий, 8 сараас эхлээд 8, 9, 10, 11, 12 гэд ингээд 5 сар явуулна гэж байгаа байхгүй. Тий, явуулна гэд. Тэгээд энэ чинь миний мэдхийн намайг ирэхэд л бараг талханд очирч байгаа юм шиг хүмүүс бүр ингээд очирч жагаад айгүй их юу өгсөн. Захиалга өгсөн мөнгө өгöd. Одоо энэ миний баримт байна. Тэгэл эн чинь хүмүүсийн нөгөө яг хямд аялыг гэл ингээ бөөнөр амар их мөнгө өгсөн. Би л ихэд 9 сая 18 30 гэд ингээд янз л өгсөн байна хүмүүс. Гэрээгээ ихтэй анх 8 сард аялыг гэж ярьсан байдаг. Тэгээ 8 сарда биш 8 сард аялуулахгүйгээ хүчээр хойшлуулсан байгаа. Тэгээ 9 сарын 8 болгосон. 9 сарын 8-ыг дахиад хойшлуулад 9 сарын 15 болгосон. Гэтэл одоо энд асуудал үүсээд өмнөх явсан хүмүүс нь яаж ийн бүх зүгээр л онгоцсон суулгаал явуулсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүмүүс чинь ингээд бөөн хийл хамаагээд мөнгөө нэхэд миний аялал гэж одоо хутлаа шүү дээ. 9 сарын 8-ны аялал те байхгүй. Хид хойшилж 8 сар байхгүй, 9 сар байхгүй, ингээ 8-ных байхгүй, 15-ных байхгүй ийм л байдалтай. Тэгээ мөнгө авъя гэхээр мөнгө одоо өгөх боломжгүй гэд ингээд байна. Нэг дээр нэмэх нэгний аяллах нэг нь ч яваагүй. Ингэж мөнгө өгсөн хүмүүс нь нэг ч явсан хүн байхгүй. Бүгд ингээл мөнгө нэхэл зарим нь хонж өнжөөл юм. Иргэд аялаж дурсамж бүтээн гэж итгэн өдөр шөнөгүй рекламдсан U-Travel компанид итгэн ийхүү аяллаа төлбөрөөр 100% бүрэн шилжүүлсэн байна. Гэтэл тус компани иргэдийг хохироогоод зогсохгүй U-Travel компани захирал удвал цэцэг утсаа авахгүй офс дээр ирэхгүй алга болж зугцсан гэж хохирогч иргэд хэлж байна. Түншлэх хамгаалагч хөлслөн иргэдтэй уулзах гэж зогтож байна. Бид нар чи одоо бүр 1 сард мөнгө өгсөн гэдэг чинь ингээ 8 сар хүлээж ш. 8 сар хүлээж авах чинь явуулаагүй бидний аяллыг 3 удаа ингээ хойшлуулчаад одоо дахиад мөнгөний маань өгөхгүй ингээд хүлээгээд хизээ өгөх нь тодорхойгүй байж байгаа байхгүй юу. Тийм. Тэгээ одоо ингээ офс дээр нэрээд би бүр офс дээр нэрэхээр офс нь байнга цааштай байдаг. Тэгээ өөрсөндөө ингээ уцаар ярихаар уцаахгүй. Ерөөс уцаахгүй. Дотор бас ямар хүмүүс байгаа бол компани захирлууд байна. Байна. Удвал цэцэг захирал өөрөө байна. Тий. Тэг гарч ирэхгүй ярилцлага өгөхгүй гээл тэгж байна. Тий, ажилтнууд нь ч байна. Тэгээ нөгөө нэг аялсан Вьетнам руу аялсан хохирогчд нэрээд бас сансан байгаа. Чи болоочтэй яа зүгээр гаргаачтэй наад хүний. Гарахгүй ч заа гарч. Тэгээ гаргал да. Чи яагаад байгаа юм бэ? Одоо ингээд харин тэгээ ингээ ирсэн чинь нэг юм хамгаалагчтай болцсон. Тэгээ одоо энэ нь ингээд юм хэлүүлэхгүй янз бүр болоод ингэдэг. Тэгвэл ямар учиртай өмгөөлөгч авцсан, хамгаалагч авцсан. Амар мөнгөтэй. Чи мөнгөгүй биш мөнгөтэй байгаад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө хүмүүс мөнгө өгөхгүй шүү дээ. Компани чи удирдлагуудаас энэ хүмүүс яриад байгаа асуудлаар тодруулга авчиж болох юм болов уу? Биднэрт бол хугацаа өгсөн 8 сарын 9-нд ирэхэд биднэрт хугацаа өгсөн байхгүй. Та нар ингээд энд ингээ хонж өнжөөд яах юм бэ? Би 8 сарын ингээд 15 гэхэд би та нарын мөнгө бүгдийг өгч чинь гэсэн. Өнөөдөр бас дахиад хугацаа өгөөл байж байгаа байхгүй. Яг л нэг юм яриа л ингэ. Удирдлагуудын зүгээс танд ингэ шаардлага тавихаар ямар хариулт хэлж байгаа юм ер нь ярьж үзсэн үү те? Ерөөс нэг юм л ярьж гин. Ерөөс нэг махны үйлдвэрүүдийг тэрийгэ зарах гэж байгаа, зээл авах гэж байгаа гээл бүгд байгаа. Тэгээд тэр нь бүтэхгүй тэгэл ингээл. Яг л нэг юм яриа л. Урьдчилаад мөнгө өгвөл хямдралтай явуулна гэж иргэдийг хүлэгцсэн удвал цэцэг захирал аяллаа бусад компаниг 60-аас 120 сая төгрөгөөр давхар хохироожээ. Тодорхойлбол өнгөрсөн 7 дугаар сард Вьетнам чиглэлийн аяллаа Хүннөө Эйр онгоцны суудлыг Золотомир аяллаа бүр компаниудад зарж тэднээс суудлынхаа мөнгийг бүртэн авч
Гэтэл U-Travel компани Хүнмээр компани суудлынхаа төлбөрийг төлөөгүйгөөс болж 60 гаруй Монгол иргэд нислэггүй болж Вьетнам улсад барьцаанд орсон байх юм. Одоо манай аялагч нар цуг явж байгаа учраас би аяллаа бас үргэлжлүүлээд явуулахын тулд манай компаниас одоо тэдний компани руу одоо өшөө мөнгө төгрөг танаад байвал өгөөч шилжүүлээч гэд ингээд уцаар ярих хооронд ингээд яриад байгаа хгүй. Тэгэнгүүт нь л бид нар аяллаа үргэлжлүүлэхийн тулд за тэгвэл дараад нь авъя гэх одоо юугаар өгнө гэхлээр нь л одоо шилжүүлээд байсан гэх мэтчлэн бараг 60-аад сая төгрөг болол тэнд байхдаа би шилжүүлсэн байгаа. Биднийх манайх одоо бусад компаниуд чинь бүгд аялагч нараа авахын тулд Вьетнамаас инженеор дамжуулаад нислэгийн тийз захиалж авч байгаа хгүй. Танай компани хэдлээ манай компанид хэд чинь 67 сая төгрөг гаргаж аялагч нараа одоо инженеор дамжуулж авсан 2 дахь өдөр нь чинь нисээд ирэх 20-нд ирэх гэсэн бол 21-ний шүн авч байгаа байхгүй аялагч нараа. Гэх мэтчлэн ингээд манайх бол ингээд 120 сая төгрөгийн одоо ийм одоо алдагдал хүлээсэн. Тэгээ цаашаа одоо хэвийн үйл ажиллагаа явуулахад бол маш дарамттай байна. Air Transfer одоо Корены эрлэлөө дамжуулан одоо тийзийг бол дахин бичүүлсэн. За нийтдээ бол манайх бол бас нэг 60 сая төгрөгөөр бол хохирцсан байж байгаа. За тэгээ дээрэс нь одоо тэр тухайн газрын одоо аялагчид саатсан буудал хоолны мөнгө төрийн тэргээл ингээл ярих юм бол бас энэс илүү гарах байгаа. Ер нь бол яг зөвхөн тийзнийхээ асуудлыг ярих юм бол бараг л 60 сая төгрөгөөр бол ирэхэд бол манай компани бол хохирчод байж байгаа юм асуудал байна. Аялууланд хэмээн иргэдээс хэдэн зуун сая төгрөг урьдчилан авч бусад аяллаа компаниудын хуурч мөнгийг нь хулигдсан тус компани захирал удал цэцэг нь хохирогч иргэдийг загнаж та нар намайг цагдаад өгсөн одоо болно гэж дарамтлж сүрдүүлж байгаа гэдгийг ч хохирогчд хэллээ. За хэдийд нислэгийн хувааргахын тэр мэрийг өгөө гэсэн уцаа автдаг. Тэгэхээр би 3 удаа ирсэн. 3 удаа ирэхдээ би энэ хандаагийн бүхэнд уулзаад за одоо манайд Солонгосоос ажил төрлөө зохицуул бид нар та нарт ингээ мөнгөө эрт өгсөн учраас эрт юмаа ингээ зохицуулсан байгаа шүү дээ хүмүүс чинь. Солонгосоос аялахаар ирнэ. Одоо тэр хүн Солонгосоос ажилласаа чөлөө аваад юм уу зохицуулаад тэгээ одоо ингээд юу наашаа ирэх билетээ захиалах гэж байна. Яг одоо ингээд хүмүүс хил ам хийгээд ийн наа чи найдвартай юу гэсэн чи найдвартай хамаагүй та нар тэр билетээ захиал тэр хүмүүсээ наашаа ирүүл гэсэн. Тэгээ билетээ захиалсан чи яасаа одоо ийм асуудал үүсэн явж чадхаагүй болсон. Ингээл наацах нь ийм хохирол зөндөө байгаа байхгүй юу? Бүр бидний тэр хондог өдөр 8 сарын 9-нд бид нар хонсон. Тэг чи маргааш өглөө нь тэр чи 9 гээд хоноод 10 болчихж байгаа шүү дээ. Тэгээ 11-нд нислэгтэй заяа. 11-нд нэг нислэгтэй. Тэгэхэд хоёр ихч нэг ах орж ирд ингэж байгаа шүү дээ. Хүү маргааш нислэг болсон юу болсон юм бэ та нар гээд орж ирж байгаа. Маргааш нисгэж гин гээд. Тэгэл тэгэхэд л шууд нислэг байхгүй ингээд 8 сард ямар ч нислэг байхгүй одоо ингээд цуслагдсан гэд ингээд сууж байгаа байхгүй. Тэгэхэд тэр хүмүүс хөдөөнөөс явах гээд ирсэн байгаа байхгүй юу. Зарим нь очиод гэрийнх нь гадаа майхан сав бариад машин дээр юу гэлээ удал цэцгийн мөнгө авъя гэдэг бүр лоозон бариад цогсдог гэн. Тэгэхээр л ердөөсөө цагдаа дуудаал дарамтлж яаж ингээл өгөө явуулцдаг. Өөрөө болохоор одоо энэ централ тавртад энэ чинь түрээс нь ийм офс түрээсэлчээд тэгээд энэ олон хүнийг хохироочод тэгээд тэр нөхдөд сайхан хаусд амьдрал тий. Ердөөсөө нэг соуст гэж байдаг бол хичээц зомор доо. Одоо дахиад одоо хомхон. Бид нэр урд нь бас сонсон. Энэ иргэдийн яриад байгаа асуудлаар бодруулга авъя л да. Захирал хадгалах өгөхгүй нэ одоохондоо. Өгөхгүй гинэ. Тийм ээ. Ямар шалтгаанаар өгөхгүй гэж байгаа юм бол чи байцаач юм. Юм байцаач юм би. Цагдаа хүмүүс. Ямар аа? Чи оруулаач чи. Түлцээ ажил ямар гэдэг. Чи байцаач ёо гар ирж мөргөд ямар хэцүү юм. Тус компани албан ёсны фэйж хуудас дээрх бүх утас нь орох ярианы эрх нь хаагдаж одоо нэг ч аяллаа захиалга авахгүй үйл ажиллагаа нь бүрэн зогсжээ. Уучлаарай, таны залгасан зөвлөгчийн орох ярианы эрх түр хаагдсан байна. Уучлаарай, таны залгасан зөвлөгчийн орох ярианы эрх түр хаагдсан байна. Уучлаарай, таны залгасан зөвлөгчийн орох ярианы эрх түр хаагдсан байна. U-Travel компани захирал удал цэцгээс тайлбар авах гэж офис дээр нь очиж хэдэнтэй утсаар холбогдсон боловч тэрээр утсаа авсангүй. Олон удаа утас руу залгасны эцэс тэрбээр иргэд буруу давшаа мэдээлэл тарааж байгаа гэж өөрийнхөө үйлдэлийг инхүү өмөрч тайлбарлав. Байна. 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 Залгсан байна. Тий, удал цэцэг захирлаа.
Тийм байна. За сайн байна уу? Төр зэг амин мэдээллийн сайтаас холбогдож байна уу? За. Таны ажил тавтай байна уу? Дөрөв. За, манай мэдээллийн сайтад танай компанитай холбоотойгоор аялагчдад гомдол ирүүлсэн. За. Тийм, тэгээ бид нар танаас тодруулах авах гээд байна л да. Та хизээ боломжтой утсаар өгөх үү, эсвэл бид нар очих уу? За би юу яаж байгаа ярилцаад ирээд хариу яах вэ? Тийм үү. Та нөө одоо асуулт яаж байгаа юм бол иргэд асар их хохирол амсчлаа гэд бас дээрэс нь хоёр аяллаа компани. Харин надад ч харин хэл бороо ташаад юм яваад байгаа. Одоо тэгээд яг хөө тэгтээ хүн хүний ойлголтыг бид нар бол яаж ч одоо өөрчилж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр юу яахгүй бид нар ярилцж байгаа юу хариугаа өгье да. Буруу ташаа ойлголт гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Иргэд хохироогүй гэсэн үг юм уу тий? Аялагч компани болон хохирогч иргэд хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан бөгөөд одоо түүнийг эрүүн хэрэгээр шалгаж эхэлжээ. Бидний үйл ажиллагаа маш их доголдож байгаа. Одоо ингээл цаг хугацаа алдаад тагцсан л одоо бидний үйл ажиллагаа доголдоод одоо дахид цаашаага яаж одоо үйл ажиллагаа үргэлжлүүлэх вэ гэдэг нь хэцүү болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол манайд бол баг тэрнээс олж асуудал үүсэж байгаа байхгүй. Одоо бид нар ч аялагч нарын төлбөрийг авсан дараагийнхаа аялалд гарах хэрэгтэй байсан бол дараагийнхаа аялагч нарын аяллыг гаргаж чадахгүй тэр хүнээс мөнгө авч гарах хэрэгтэй. Тий заав нь их зардалтай шүү дээ. Тэгээд тэднийг авах хэрэгтэй байсан тэднийг авах чадахгүй байдал түрээд тий энэ хүн мөнгө өгнө гэдээ ингээд олдохгүй ингээд алга болонгууд чинь бид нараа өөрсдөөсөө дахиж нэмэлт зардал гаргаж нөгөө аялагч нарыгаа цагт нь аялуулахын тулд гэх мэтчлэн бүр маш их асуудлууд бүр дагаж үүсэж байгаа. Ерөөсөө утсаа авдгүй. За эхний удаад л яг нэг аялал яваад ирээд ингээд эхний удаад нэг ганц 2 хоногтой бол аваа заа өгнө буцааж өгнө бидэрт нэг юм алдаа гарсан гэсэн хариу хэлсэн боловч тэрнээс хоош бол залгаад ямар нэгэн байдлаар холбогдчихвол чадаагүй гэж байгаа. Иргэдийг хулигдаж асар их хэмжээний өрөнд оруулж хохирол учруулсан. Гадаад улс оронд Монголын нэрийг гутааж, унгааж байгаа энэ мэд хариуцлагагүй, чадваргүй, найдваргүй, аяллаа гих удвал цэцэг захиралтай юу travel компани англи зэргийн гэрчлэгийг туслах шаардлагатай ч энд онцлээ.